Дотоодод үйлдвэрлэгдэж байгаа материалыг бол аль болох дотоодоос авъя гэсэн бодлого барьж байгаа. Цемент үйлдвэрлэгчдийн холбоо, барилгачдын холбоотойгоо санамжчүүд зурсан хамгийн сайн үр дүн гараад явж байгаа ажлууд бол Цэлб 20 минутын хот дээр дотоодоосоо ихэнх худалдаа авалтын цемент хийж байгаа. 12-ыг бол 100% дотоодоос авч байгаа гэж ойлгосон. Би сая Багнуурын 450 мянган тонны жилийн хүчин чадалтай төмөр эзлэл 12 гар гүмлэг хийж байгаа үйлдвэр тавьсан. Сэлбийн бүх тослонгууд очиж зөвхөн 12-аа тэр үйлдвэрээс авна гэсэн гэрээсэн билээ. Нийслэл бодлогын хүрээнд материал үйлдвэрлэгч нартайгаа уулзаад гэрээ игээд манай энэ том төслийн захирлууд сууж ин энэ дээр бид нар гүйцэтгэгчдэр нь энэ Монголд үйлдвэрлэгдэж болж байгаа энэ 12 цемент бусад материалыг 100% Монголоос аваад гэдэг бид нар тийм санам жижигэн дагуу шаардлага тавьж байгаа. Гэрээгээр бол бид нар 20%-гээ шахаа авчна. Чулуу үйлдвэрлэгчнээс эерэг байгаа юу? Би инх 50 тэргүүнээс хэлж байгаа. Энэ жил чулууны өдрлөг хийгээч анх удаа. Энэ явган зам дээр энэ 100 анх удаа 100% дотоодоос худалдаа авалт хийе чулуунд. Өнгөрсөн жил бол бид 20% худалдаа авалтыг дотоод байсан. Яг бол манай чулууныхан хэмжээ маш их алдаж хийгээсэн. Төсөлтөн дээр. Тэгээ бид нар хэмжээ алдсан дээр ингээ хийхээр нөгөө чанарын асуудал, утал тэглэх асуудлууд тийм ээ, догоон нэгэн догоон гарах асуудлууд байсан учраас бид нар чанар дээр шаардлага тавиад өнгөрсөн жил бид нар нэлээд ярилцаж бас мэтгэлцсэн. Энэ жилээс чулуу үйлдвэрлэгч нар маань хэмжээг алдах байх. Ийм учраас дотооддоо чулууга 100% авъя гэж